Улаанбаатар хотыг нэг төв хотоос олон төв хот болгон хөгжүүлэх зорилгоор гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийг хэрэгжүүлж үе таалгаа нээж байна. Төслийн 1-р үе шатны хүрээнд Цэл, Баян хошуу, Дэд төвүүдэд инженерийн болон нийтийн бүтээн байгуулалтын 20 гаруй ажлууд хийгдэж байна. Төслийн 1-р үе шатны хүрээнд Баян хошуу, Эд төвд иргэдэд зориулсан бизнес инкубатор сургалтын төвийг барьж байгуулан олон талт үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд бэлэн болоод байна. Мөн Баян хошуу, Дэд төвийн хүүхдүүдэд зориулсан хүүхдийн номын үе таалгаа нээхэд бэлэн болоод байна. Тус төвд Баян хошуу, Дэд төвийн хүүхдүүдэд зориулсан хүүхдийн номын сан үе таалгаа нээхэд бэлэн болоод байна. Баян хошуу, Дэд төвийн үйл ажиллагаа нийт ард иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид, эмэгтэйчүүд, хүүхэд залуучуудад нээлттэй бөгөөд олон сургалт хөтөлбөрүүд энэ төвд хэрэгжих юм. Хүүхэд залуучуудад зориулан нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, иргэдийн мэдээллийн төв ажиллана. Номын сангийн үйл ажиллагаа маань одоо бид 4 сард нээхээр төлөвлөд ажиллаж байна. Монголын урлагийн зөвлөлтөд хамтраад хандивын ном 1200 орчим ном одоогоор цуглуулчаад байгаа. Тэгээ эдгээр маань болохоор ихэнх нь бол 10 жилийн хүүхдүүдэд зориулсан номнууд байгаа. Гадаад хэл дээр уран зохиолын гэх мэт номнууд авчирсан байгаа. Тэгээд явандаа үйл ажиллагаа нээхээрээ төв номын сан болон нацагт орж ирэх номын сантай үйл ажиллагаагаа хамтарч явуулах гэж төлөвлөд байж байгаа. Зорилго нь бол одоо энэ гэр ороолтойгоо хүүхэд залуучууд цагаа зөв өнгөрөөгөөсэй, номтой сайн нөхөрлөөсэй, номноос бас мэдээлэл аваж одоо өөрийнхөө гэрийн даалгаврыг хийх, цаг цаваа зүйтэй өнгөрөөхөөсэй гэсэн учраас бид номын сан хийж байгаа. Энэхүү номын сангаар 15-аас 16 насны 200 хүүхэд карт нээлгэн үйлчлүүлэх боломжтой. Баян хошуу, Дэд төвийн Бэс төвд нээлгсэн картаар нацагт оржийн номын сангаарч үйлчлүүлж болох юм байна. Одоогоор номын санд 1200 гаруй ном цуглуулан бүртгэл болон англин ялгалт хийсэн байна. Нээлттэй хийсний дараа пүрэв гариг бүр зохиолчтой номын нээлт болон нээлттэй уншлахын арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Одоо үзэгч та бүхэндээ өдөр тутмын